За манай байгууллага 2011 оноос хойш тодорхой үе шаттай хөрөнгө оруулалт хийгээд нийт 9 доозертой болсон. 1D7, 6D9, 2D10 гэсэн техникүүд байгаа. За би энд 11 онд тохон төмөрлөгийн үйлдвэрийн төмөрлөг оргоод ажилд орсноос хойш Катен D9 бөлдөө тасралтгүй 9 жил ажиллаж байна. Техникийн хувьд бол жоохон явах ингэ талбараа л жоохон илэгдэлтэй гэсэн. Бусдаар бол асуудалгүй сайн ажлын бүтээмжтэй, сул зогсолт байхгүй, завсар цаг багтай. За ер нь Катийн техник бол 2-3 удаа их засвар хийх боломжтой байдаг. За сая их засварт явуулсан D9 маань бол хөдөлгүүр гэмтэлтэй зогсоод явах анги нь муутцсан байсан. Их засвар хийх шалтгаан нь бол нийтдээ премьер болон их биел үлдсэн тийм байсан. Тэгээд дээрэс нь бид нар зарим нэг сэлбгийг бол нөгөө явж исэн D9-үүдтэй шаардлагатай байсан болохоор шилжүүлж тавьж исэн. Манайх ч нөгөө олон D9-тэй болохоор бас ойр зургийн юм сонсоор байгаад нэлээд хоногдсон байсан. Тэгээд нэлээд хоногдсон болохоор их засварт явуулах шийдвэр гарсан байна. Уг дооц дотор эрбүүлт хийсэн шинээр авсан хоёрын ялгаа бол нэгдүгээрт техник ашиглалтын хувьд бол ялгаа байхгүй шинэ дооцортой адилхан гэсэн бүхэл эд ангиудыг детальчлан сольсон байгаа. Хоёрдугаарт санхүүгийн манад бол санхүүгийн хувьд өртөг зардал хэмсэн байна. Эдийн засгийн үнэлгээр аль нь бид нар ташигтай гэхээр бид нар өөрийн ажиллаж байсныг бол аймгийн баг цэцлэгээр компанид өр өгөөж өгч байгаа болохоор энэ их засварыг сонгосоо. За уг их засвараас гарч ирээд бид нар сэтгэл ханамжийн баталгаа өгч байгаа. Энэ дээр бол 24 сар буюу 6000 мод цагийн баталгаа тогтцоо өгч байгаа бид нар сэтгэл ханамж байгаа. За шинэ бөлдөөзөр их засварт орсон бөлдөөзөр хоёрын хооронд бол нэг чанарын алгаа байхгүй. Ажлын бүтээмж өндөртэй. Тэгээд тав тухтай. Ер нь бол их засварын цаг маг гэж байхгүй. Сул зогсолтгүй болсон. За өнөөдрийн байдлаар бол нэг сар гаруй ажиллалаа. Бидний бүтээл бол өндөр байна. Парк ашиглал сайн байна. Энэ бол бидний хүссэн хүлээсэн үр дүнд хүрсэн гэж бодож байна. Бидний хувьд ч гэсэн бас цаашдаа энийг жигд дахиад шинэ болсон техникийг жигд авч явах нь цаг тухайд нь техник үйлчлэгээ тогтмол хийж явахаар хандаж ажиллаж байна. Кат техникүүд дээр бол засвар үйлчилгээ хийхэд хялбар байдаг. Бид нар өөрсдөө SIS 80 гэсэн програмуудыг ашигладаг. Тэгээд хамгийн гол нь хариуцлага гэдэг юм байна. Бид нар ямар нэгэн компанид ингээд харилцаад нэг сэлбэг авчирдаг. Хугацаа дууссан ч гэсэн баталгаа хугацаа дууссан ч гэсэн бас дараа нь дуусаад удаа хариуцлага иргэдэг. За энийг яагаад гэдэг ч юм гэж. Тэгвэл гот танах бас дийлэр болохоор ялчгүй хариуцлага хүлээж чаддаг. Хамгийн гол нь Кат гэдэг маань өнөөдөр бүтээл өндөртэй. За Катын бөлдөөзөр бол ерөнхийдөө бол ажлын мангас эзөөж зогсошгүй. Мөнхөд урагшаа тэмүүлэх хүчтэй. Тийм л техник. Манай компани ингээд нэг машин одоо насжилт бодоод дууслаа гэхээс биш одоо дахиад нэг хүүхд төрүүлсэн юм шиг. Barla World Mongolia